За ойр дуулцсангүй бараа танилцуулга номер 19 дууссан байсан бол шинээр ирж байгаа зөөлөн бараануудыг товчхон танилцуулаад явъя. Хамгийн ихнийх бол OnePlus-ын Pad 2 Pro. Өөр манайд ер нь бол бэлэн нөөцөнд дайггүй байсан. За iPad-нууд бас бэлэн байгаа. Цаашлаад Ajax-ын T520 гэх маус. Wireless маус. Карбон гадаргуутай гэх юм уу? Карбон ч гэжтэй ийм судалтай. Нэмэлт өөр дээрээ нэг скейтэн дагалдаж ирчихсэн. Эний даралт дээр бол их гитайхан санагдсан. Цагаан онгоос ирсэн. Энд нэг юм юу? Wireless extender гэж харагдаж шүү дээ. Зарим өрөөнд нь wireless тасалдаад байвал энэ нөхрийг тогон дээр залгаал рутерыг чинь дамжуултыг цаашаа давхар дамжуулж байна гэсэн. Тэгэхээр Anker-ийн шинэ бараанууд ирсэн. Anker дээр энэ сая энэ өнгөрсөн онд Wukong series гарч ирсэн. Энэ өөрөө 45-тай нэг C-тэй. Өөрт нь бас нэг CGC кабель дагалдаж ирдэг. Тасархай адаптер байна шүү. За шууд газар дээр нь задлаад үзнэ. Wukong би бол өөрөө энийг нэлээд хүссэн хүлээсэн. Жогоо энгийн загвараад үнэтэй юм билээ. Нөгөө хамтралууд гоё идэх тий. Жоо хүүтэнд ирсэн байна. За тэгээ үйлдвэрийн C тэмдэглэгээтэй. Дээрээс нь кабель нь өөрөө энэ бүчийн нараа энэ гарч байгаа халтар байгаа шиг бараа задлцсан. Энэ кабель болоос гой бүрээстэй кабель биш шүү. За нэг иймэрхүү. За нэг энэ иймэрхүү байлаа. Доогор нь 09-тэй кабель энэ нөгөө нэг өмнөөс танилцуулсан 45-тай. Ер нь яг энэний ижил загвар бас өөр дээрээ кабелтэй. За бас нэг дахиад газар дээр нь задлж байна. 100 ватттай нөгөө дижитал дэлгэцтэй адаптер баг шиг байна. Anker-ын савлгааны гаднаа зарим зураггүй байдаг учраас бас тань мэдгэд хэцүү. За мөн байна да. Энэ адаптер бас үзээтэй шүү дээ. Өмнө 140-тэй зарагддаг байсан. Энэ удаад үн боломжийн болоод 100 ватттай. Энэ дэлгэцэн дээр бүх юм гарч мэдээлэл гарч ирдэг. За тэгээд өөртөө кабелгүй юм биш. За. Цаашлаад юу вэ? Lightning кабелүүд энэ MFI certified гэдэг шүү дээ тий. Энэ өөр юм тэмдэглэгээтэй. Энэ бас нэг шин загвар арай жижигхэн савлгат энэ юу мэд бла бла. За цаашлаад олон жил болж байгаа зарж байгаа нөө GS нэг загвар. Энэ хос алаалагчийг бол хэд олон жил харж байна тий. Домог is back. Cloud 2. Цаашлаад Cherry-ийн mousepad. Энэ чинь хэмжээ юу гэдэг лээ? Нэг савлган дээр хэмжээ нь бай 444-ийг харьцах нь 330 лөө. Том нь жижигнээс байгаа. Энийн ард дуурсан байна. Тэр харагдчих энэ даашаар. Нөгөө Pikachu өдөртэй. Lightning додо маань яг дууссан. Дуусахтаа зэрэгцээд ашгүй амжиж ирлээ. CL 1.2-тай кабель. Ийм байна. Конвертер 3.5C конвертер. Манай хуучны данх гэрээрээ зардаг байхаас хойш надтай зүгөө энэ MH333 гэдэг. Эний dual lightning нь бас их тухайд алдартай байдаг гэсэн. Lightning AirPod ашигладаг хүмүүстэй бол энэний C болон 3.5-тай хамгийн найдвартай салгаалагчтай. Энийгээр KZ AM4-ийн чихвч гэж одоо бол танилцуулах шаардлагагүй мэдж байгаа те. Өөр дөр миктэй 5 дахь дугуйлалттай бол ярихгүй энэ чихвчний. KZ-10 Pro 2 дугаар генерашн амар тод чанга дугуйлалтай. Гэхдээ мик жоохон сулавтар санагдсан. Сүүлд манайх нөгөө альбиос орч байх те зүгээр шинээр оруулж ирсэн Hikate брендийн AirPod-ууд бас хэрэглэгч нар донд хэрэгэлсэн ихнээс нь аваад хэрэгжилж байгаа удаагүй байгаа хүмүүс бол айгүй ам сайтай байгаа шүү. GM550 шууд 3.5-тай загвар нь бас яг AM4-ийн чихвчийг дүүрээсэн зүгхэд маш тухтай эвтэйхэн. Хоцордоггүй Bluetooth гэдэг. Тэ тэр өөрөө GT4 Pro юм уу да. 45 ms-тэй. Тэгээ ажиллах цаг мааг бас галзуу. Тэгээд нөгөө GM3 Ultra гэх зөөлөвчгүй загвар бол байгаа. За энэ харагдаж байгаачлаа. Тайлбарлах шаардлагагүй шүү дээ тий. Үн боломжтой спекулрууд. А энэ өөрөө
бол 2 сенстэй 6 тюбтэй болчоор энэ хүрэх чадамж нь илүү болчихж байгаа шүү. Эдгээр маань болохоор нөгөө нэг ганц сенстэй болчихж байгаа. Цөм хэсгийнх нь яг техник талаас бол ялцгүй амар ялгаатай юм шиг байна лээ. Cloud 2 Pink and White энэ бол энэ классик. Гэхдээ хит ягаан шүү. Эрэгтэй хүмүүс бол энэ талаар бодоод ирэхгүй. Тэгээд эцэст нь Scorpion 2 маань restockсан. Restock буюу нөөцөнд нэлээд сайн бэлдэж авлаа. Гэх мэт бараанууд маань дуусч ирсэн. Шгүй нөөц гайгүй бүртүүлээд авчихлаа. Иймэрхүү төрлийн бараанууд ирлээ. Тэгээд нэг зүйлийг дуустгаад манай дэлгүүр зарагдсан барааг солихгүй бөгөөд буцаахгүй тул та бүхэн сонголтоо зөв хийгээрэй. Баярлалаа.